За бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Казахстаны бас нэгэн том алдартай кино болох Business по казахски гих олон ангитай киног ярилцах болно. Тэгээд энэ маань шууд дараалсан олон ангихээс илүү анги болгоно тус тусын өөрийн үйл явдлыг агуулдаг хөгжилтэй нэлээд нийтмийн талын кино байгаа. За тэгээд лайк болон subscribe хэрвээ хийсэн болвол бүгдээрээ тухлан үзээд кинолоо усарцгаая. Лайк тэгээд subscribe дарахгүй бол тэгээд тухгүй л үзэрч. За тэгэхээр эрхэм мөндөд хамаатнуудаа биш эрхэм мөндөд ажлын хамт олон минь. Манай хотел маань олон улсын зэрэглэлтэй болон 5 од авахд ердөө иймхэн л дутуу байна. Гэтэ нэг хамгийн том гихтэй байна. Тэр нь юу вэ гэхлээр Америкээс нэгэн яамны том хүн ирж одоо шалгалт хийгээд манайх 5 од авах үгүйг шийдэхээр болсон байна. Гэтэ хамгийн балаана тэр хүн нууцаар буюу одоо гиндүүлээд энгийн зочны дүрээр ирэхээр болсон. Тэгэхээр хүн болгон дайны өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Бид маш том танилыг хүрээхээр тухайн зочны нэрийг нь мэдэж авсан. Түүнийг Адам Эмерс гэдэг мөн бид тагнуул тавьсан байгаа. Онгоцны буудлын дээр ирмэгц бид Адам Эмерсийг Казахстанд ирсэн гэдгийг нь мэдэж авах болно. Гэх текстийг Эркэ Булак гэх хотелийн менежер болох Ален мөн захирал Жумарт нарын хэлснээр кино маань эхэлнэ. Манай ажилчид ч бүх зүйлсээ төгс байлгах гэж ажилдаа орсон байх ба Жумарт буюу хотелийн захирал маань нэг л хүн анхааруулсан эсхийг нь асуусан чинь манай нөхөр чинь уцаар хинтээ чум яриад л мань чинь одоо харуулсан ахлах болсон шүү дээ. Энэ буудалд хэн орох, хэн унтаж амрах, хэний хөөх гэдэг бүгдийг нь мань одоо шийддэг байсан. Гэхдээ хамгийн гол хүн гэх юм уу да. Гэдэл пид хийгээ томроод сууж байхтаа зэрэгцээд өнөөх Адам Эмерс гой чинь хүрээд ирэх нь тэрэ. Яа та баднаа нэгж та. Гэхдээ жахт нь яг хоолоо идэх гэж байхад нь жолоож харах хүү чинь сигналдаад яг одоо залуугийн эгог нь хөдөлгөж хаяад машинаас сэжиг бүхий зүйлс байгаа эсхийг нь шалгаж байхад нь жолооч залуу жоохон хурдлаад өгөөч гэсэн биш. Бөө хэрүүл бололгүй яах вэ? Яг хэрэлдэж байхад нь зэбэ ахгүй дотоод станцаар Ярхош гээд Адам Эмерс гих өнгөт арьстай хүн ирнэ шүү гэсэн анхааруулгыг өгөх гэж байсан чинь тэгэхээр манай хүн яах вэ? Өнөөч жолоочтой чинь үзэхүү гарах уу байна да гээл нэлээн агсраад байж л хүү яах вэ? Гэхдээ болоогүй. Хойно сууж авсан Адам ах хүү чинь цонхоо буулгаад уучлаарай. Та яагаад тийм муухай зан гараад байгаа вэ? Гээд нэлээн хийлдэг боловсон асуусан чинь мань дүнхүү чинь хөө гээд арьс өнгөний ялгуурлын шинжтэй зүйл хэлээд авнаа гэж ай. Гэхдээ мэдээж хэрэг Адам ах хүн шууд л тесрээд танаа будал хизээж 5 од авахгүй болтол чинь би блог листэнд оруулахаа медиа гэдэг шууд л тэр газраас яваад өгөх нь тэр. Зэби болох Алин ах болон Жомбор захирал хоёр маань зогсоох гэдэг гүйж ирцгээхэд ярих гошоос юу болсон талаар асуусан чинь мань хүн "Хөөе нэг өвчтэй хар гүлэг хэр над руу Адам Эмерс гэд орлоод байх юм. Мэдрэл гүлэг гэж авдгүй. Гэхдээ Адам Эмерс гэдэг нь одоо казахкаас монгол руу орчуулах юм бол хүн биш гэсэн утгатай үг байхгүй юу? Тэгээд Адам Эмерс гэдгийг нь Адам Эмес гэдэг казахаар ойлгоцсон байж л хүү яах вэ? Гэхдээ сайхан туучи гэж юу. За мэдээж тэр хүн чинь манай буудлыг ирээдүг шийдэх хүн байсан. Гэхдээ чи яагаад явчихж байгаа юм бэ гэдэг нэлээ ууртаа асуусан чинь Эрхош бандсандаа хажуудаа байсан хог руу заагаад. Гэхдээ тэр хогийг хараад муухай аваар ингэ дуурлаад байсан шүү дээ. Гэт дуглаа аашаад авахгүй яах вэ? Захирал Жомарт ах маань читгээд Зэбэрөвга бүхнийг төгс хийн гэсэн чинь яасан бэ гэд уурлангуу зэмлээстэй. Хажуунаас нь ирэхгүйч та яаж чадж байна? Хариуцлага гэжээ. Тэргээл бас хөөхөө шургаастай. Өөрийнхөө бурууг хүн рүү чихэх чинь муухай шүү. Ярихгүйш минь. Зэбэ ах хүмүүс Америк хөрөнгө оруулагчтайгаа асуудлыг тунгуудахгүй шийдэх болно гэсэн байрнаас яриад Жомарт захиралтаа надад нэг сайн тэгээд нэг муу мэдээ байна. Муу гэх юм бол Адам Эмерс нутаг болцсон. Мөн манай зөвшөөрөл олохгүй болсон байна. Харин сайн нь энэ өнөөдрийн хувьд ганцхан муу мэдээ. Тэргээд яа гэсэн захирлыгаа өдөж байгаад халагдъя гэсэн юм уу та. Жомарт ч нэлээд боловсрч байгаад мотивашнл үгсийг хаяалаа. Бид нар унаж авсан мороо өгөхөд тулахад нь идчихдэг. Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал. Гэхдээ боломжгүй зүйл гэж байдаггүй юм аа гэсэн чинь Зэбэн. Гэхдээ та арай Америк руу нисээд Адам Эмерсийг олоод сүүлчийн удаа боломж өгтлээ асуух гэж байгаа юм шүү дээ. Гэсэн чинь Жомарт бодоод олчлоо. Хэдүүлээ Америк нисээд Адам Эмерсийг олж уулзаад сүүлчийн удаа боломж өгөөч гэдэг гуйгаад үзье. Ямар вэ? Тэргэлгүй яах вэ? Нэр энэ хотел нь гэр бүлийнх нь бизнес. Тэгээд саяын харуул Эркошинч гэсэн ер нь бол цусны төрлийн хамаатан дүүн юм байгаа. За тэгэл манай Алин буюу Зэбэ ах хууч нь бүр нэлээ хартаа ихнэрээсээ салахасаа хийгээд Жомарт болон Эркош гурав маань аян замнаа гарах нь тэрэ. Нэссээр Лос Анжелес буюу Ангелуудын хотод хүрэлцэн ирвүүгүй юу нэг таксины жолооч Stupid assholes гэсэн биш Эркош ч амар лаг хэлтэй заяа. I go to school. Лигж авдаггүй мө. Гэвэ энэ хүнээс айж байна.
Би үнэхээр энэ хүнээс айж байна. Жомарт ах хууч нь бүр насаараа кинонд гардаг шиг такси барьж үзхийг мөрөөдлөө гээд шүгэлдэж орилж гүйж ирж нэг үтсээр эцэст нэг такси барин хотын сайхныг салхи татуулсараа бишрсээр явна. Хотын төвд өчирч $80 боллоо гэхэд Жомарт ах хуу Алианаас төлөөрэй гэсэн чинь ах хуу аваачаад бүтэлхүү дурак Иркошт хамаг мөнгө өгсөн байх уу яах вэ? Гэхдээ угаасаа л бүтэлгүй нь үнэн юм хойно тэнгийг $1 болгоогүй аваад ирсэн байх уу яах вэ? Тэнги гэдэг нь Казахстаны мөнгөнд өсгөртийг хэлж байгаа ш. Манайхаар төгрөг гэдэг шиг тэднийхаар тэнги. Банцандаа жолоочд тэнги өгсөн биш, бүр загнуулаад тэндээс зүхтааж гарч идэг боёнгууд юм да. Гэхдээ тэгэл гүүж хагаад арай хэд салаад та хоёр нэр өрн хариуцлагагүй юм а гэсэн Иркошийн үгнээс нь болоод Жомарт борооч нь бүр бөөн уураж гарах уу яах вэ? Ядж яхад нь цамц нь урагдсан болохоор Иркош ганцхан байгаа ээлжний подволкнуудаас харуулдаг нэг бол юм хүүхдийн биетэй эсвэл тийм хүүхдийн биетэй хоёр л байдаг. Яг гоо таксинаас буухтаа өөрийнхөө л жижиг цүнхээ авснаас биш хоёр ахыхаа чамдаа нэг нь орхиод явцсан юм байна л тийм байна Иркош чинь. Мэдээж дахиад л баахан загнуулна. Мөнгө солиулга газар болоод асуусан ч дааж тэнгээс солихгүй юм байна гэсэн чинь Жомарт ах картын данснаас мөнгө орж ирнэ. Гэхдээ маргааш л гинэ. Бүх юм чамаас олж байгаа Иркош. Яах юм? За элвэ. Цаг яваад байна. Яах урдаа илээч. Гэсэн чинь Иркошт нэг мангар мэрэгэн санаа орж ирдэг гэн. Таны цагийг чинь ламбард нь тавьчих л даа л гэж аавна л та. Би энэ хүнээс айж байна. Гэхдээ нэрнгээсээ ламбард нь $500 тавьж аваад оройно буудалд өрөө байгаа эсхийг англиар нь асуухад нь байхгүй л гэж байна. Тэгсэн Жомарт мөнгө өгöd үзье гэснийхэн дагуу Алиан ах ч $50 өгөнгөө. Дахиад нэг хараад өгөөчтэй охин гэсэн чинь өнөөх нь орсоор за дахиад нэг хараад үзье гэснэ. Таалагдах үгүйг нь мэдэхгүй ч гэсэндээ нэг өрөө байгаа л гэж байна. Манай хэд ч орсоор ирж байна. Тэгээд гайхсан чинь манай Иркош чинь Алианага дахиад $50 өгöd үзтээ. Казакаар ирчих чинь билүү? Тэгэл ил ирээд унаалгүй яах вэ? Иркош мэн гэжтэй байна. За тэгээд манайхан таны зурагт болон мониторын дэлгэц нь хагарсан юм уу? Асахгүй аль эсвэл ямар нэгэн асуудал тулгарсан бол та мастер дэлгэц засварт хандаарай. За тэгээд таны зурагт яг яагаад эвдрээд байгаа, одоо үед гараад байгаа QLED, OLED, Neo QLED, Mini LED зэрэг зурагтнуудын аль нь танд тохирох, хаанаас хямдхан зурагт авах гэх мэт маш олон асуудлын шийдлийн талаар та бүхэндээ YouTube-ийн сувгаараа дамжуулан хүргэх гэж байгаа бөгөөд монитор засаж байгаа ASMR бичлэгийн дуу дурсны өндөр чанартайгаар оруулж эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд та бүхэн ороод 4K-гаар үзэх боломжтой юм байна. Тэгээд YouTube-ийн линк нь бичлэгийнхаа description хэсэг дээр бүгдийг нь зоочихъя. Тэгээд утас нь 88889102 хаяг нь офицероос дээш өгсөд 72 дугаар хотхонд байдсан байна л шүү. Тэгээд page болон Google Maps-ийн линкийг нь доор мөн оруулчихна. Тэгээд та бүхэн зурагттай холбоотой ямар нэгэн асуудал, эргэлзээ, сонирхсан зүйлс ч юм уу байх юм бол бүгдээрээ мастер дэлгэц засвар руу хандаарай. За бичлэг рүү орцгоё. Өрөндөө яваад орсон чинь хосоодын өрөө байхын тэр. Жомарт ч ядраад яг унтлаа гэд усанд орох гээд дүүшинд ороход нь тэнд нь гав байсныг нь харсан Иркош далчигнаад Америкийн цагдаа байна. Та шүүхийн өмнө үг хэлэх хэрэгтэй гээд Алиан ахыг гавлаад авсан чинь яг тэр зурн эхнэр нь залгаж таарад. Тэгвэл гавныхаа түлхүүрийг нь сандраад хайж байхдаа хосуудын янагладаг гэмээр гэрэл болон дууг Иркош асааж хаяад унтраах гэж чадахгүй аргагүй өрхөнд нь утсаа авах нь тэрэ. Мэдээж л эхнэр нь хардаад бөө юм бололгүй яах вэ? Жомарт ахыг гараад ирэхэд нь манай хоёр чинь гавнаасаа салах гээд нэлээд эвгүй байлалтай байж гин шүү. Жомарт ахч нас бийн төрсэн гэрчүүдэд жуугаа гэдэг байгаа юм бэ. Одоо унт гиснэр манай гурав нэг орон дээр нэгнийхээ гидсийг нь нэлсээр унтан маргааш нь карт нь мөнгөтэй хүмүүс чинь баахан гангалж аваад өдөр нь хоолоо захиалах гээд хүлээх зуурна. Алианах Адам Эмерсийн офис нь эндээс өртөө хоёрхан блокийн цаана юм байна. Гисээр ерөнхийдөө хацтай завшаантай өдөр өнгөрдөг л дөө. Жомарт ах стейк, Алиан ах бургер, харин Иркош нэлээд томорч байгаад. Гэхдээ та нар гадаад ирсэн бол гадны хоол идэлтэй. Гээд тако авахар болоход нь зөөгч охин нь are you sure? Тако ч амар халуун байгаатай штэ. Гээд англиар хийснийг нь ойлгоогүй Иркошт ганцаараа англи хэл мэдэж байгаа Алиан ах хуу чинь албаар наа чин үнэхээр гоё амттай гинэ гэсээр захиалуулчилгүй яах вэ?
Мэдээж хоолн чирж амар халуун ногоотой байсан дээрээс нь хажууд нь байсан шилтэй халуун ногоог шууд л залиглаад уугаад авах нь тэр. Явсаар Адамын офисыг нь олж ирээд Адамтай уулзах гэж ирсэн. Ингээд нарийн бичгт нь хэлсэн чинь та нар хятадын төлөөлөгчд үү? Гэсэн чинь Жоморт ах хуу чинь гэнтэл нэг сонин аялагтай хятад хүн болоод хоёрчхан тэр. Нарийн бичгэн чи та мистер Чен болон мистер Чуо мөн үү? Гэхдээ тийм гэсээр манай хоёр суугаад хүлээхэр болоход нь Яркош дөнгөжл 0-оос ирсэн хэрнээ удахгүй Адамтай уулзах болсон гэдгийг нь сонсоод дахиад л 0 руу явах нь тэр. Гэхдээ угаасаа л энэ нөхөр Адамтай ямар нүрээрээ уулзах вэ? Бүр баахан худлаа матжаагаад ирсэн юм хаа нахта бүр алуулт юм байгаа үст. Гэхдээ болоогүй ядж яхад нь 0-доо байхдаа Адамтай таарчнаа. Гэхдээ заяа нахаа ямар гэжтэй. Бантаад л гарахтаа I go to school гэж явдггүй. Гэхдээ яг Адам бол энэ үедээ бол танихгүй л дээ. За манай хоёр ахын Адам Эмерстэй уулзах цаг нь чирж захирал болон менежер хоёр маань хятадуудын дүрээр орсноо баахан буу халж байгаад Казахстан бол их сайхан орн байна лээ. Гэснээр бүр өөрсдийнхөө эрхээ булаах буудалд нь буусан. Бүр яагаад 5 од одоо хүртэл аваагүй гэдгийг нь ойлгоогүй эдгэргээл авдгүй юм. Тэгсэн Адам ч сонирхолтой нь би бас тэнд хэдхэн өдрийн өмнө очиод ирсэн. Ихтэй тэдний зочдоо ухтах соёл нь үнэхээр амар байсан. Гээд Эркоштой болсон явдлыг хамаг үннийг нь хэлээд орхино. Манай хоёрч бүр шоконд ороод мөн гүлхийн толгойг нь тааснаа гэдэг Адамтай цааш яриагаа үргэлжлүүлээд манай 9-нд бизнесийг дандаа хоолны ширээний арт ярьдаг юм гэхээр нь Адам 28 цагаас хоолны газар захиалга өгч тэнд боондоо ярилцъя гэдэг салдаг бол дараагийн эсцэн дээр Эркошиг мэдээж хэрэг толгойг нь эрэхтэлэн загинж байгаа харагддаг. Бүр ахта гомдоод явлаа гэхэд нь зайлаа би ийм хамаатандаа гэдгээсээ иччихээн гэснээр хоёр ах нь нэг тийш хөөрхий бүтлгүй Эркош маань нөгөө тийшээ салан өдцгооноо. Хөөрхимийн жихнээсээ салаад явчихна гэж санаагүй ядчихт нь гидсэн өлсөөд тэрүүгээр явсан хүмүүсээс ганцхан мэддэг үг болох хотел гэж сургалсаар хөөрхимийн том хотод төөрсөөр үлдэх нь тэр. Гэхдээ хүмүүс чинь хотел гэхдээ юу гэж мэдхэвдэ. Ямар хотел юм бэ гэдээ асуугаад байгаа хөрх юм нуулна. Харин орой Адамтай уулзах цагаасаа бүр 40 минут хоцроод ороод ирсэн манай хоёр чинь эртний хятад ёс заншилд ийм ёс байд юм гээд ичихгүй өөрсдийгөө аваад гарна л та. Одоо би Эркошоос биш бүр энэ хоёроос айж байна. Орж ирж тугасныхаа дараа л манай хоёр чинь хятад ресторанд ороод ирсэн гэдгийг ухаарахтаа зэрэгцээд зөөгч бүсгүй нихаа хуайнгуанглин гэсээр ирэхэд нь Адам хоол захиалах ажлыг манай хоёр даатгсан чинь Жоморт ахгүй чинь хятадаар ярина гэж баг солонгосоор яриад байгаа мó гэлтэй бүр нэлээ сонин аялагтай яриад байх юм тэр. Адам чи нэгээд зөөгч бүсгүй ч бухайс. Тим бод шинчүүний заашууш юм аа. Буюу юу байгааг чинь сайн ойлгосонгүй л гэлгүй яах вэ? Үргэлжлүүлээл харин хэлээр яриад байсан чинь зөөгч нь ничвэдин буюу чи итгэлтэй байна уу гэсэн чинь мань хүн тийм ээ л гэд аваад явчихна. За тэгээд үдсэн юм шиг зөөгч бүсгүй баахан шавж хорхоо жоо мом аваад ирдгүү мө. Манай хоёр чинь панцсандаа нэг хусчаад сууж исэн чинь бүр могоо зогоо аваад ирж гин шүү. Алимч Жомарт би тэнд үнэхээр өнөж гисэндээ удалгүй их нар маань төрөх гэж байгаа учраас би гэртээ амьд биед харих хэрэгтэй байна гэхэд нь Жоморт түүнийг ойлгон могоог савхтаж аваад яа гаманда хин идэх гэж байгаад за болио Адам Эмерс бид нар хятад биш ээ казахчууд гэдэг үннээ хэлээд авнаа. Манай Адам ч ихлээд бүр бөөн уур болж байснаа. Гинэт амар инээгээд унаа. Гэхдээ яасан бэ гэсэн чинь мань хүн чинь угийн хятад хэлтэй. Тэгээд энэ бүхнийг анханаас нь мэдээ төлөвлөсөн. Манай хоёроор жаал наригаад авсан нь энэ юм байна л дээ. За тэгээд хамаг уучраа хэлээд баахал синхруулж байгаад манай хоёр чинь 2 дахь боломжоо юутай ч авахар болно. Маргааш орой 5 цаг 00 гэхэд миний өрөөнд бэлэн байгаарай. Гэтэл эртний ясмсан бартаараа дахиж хоцорж ирэх юм бол ямар ч найраа байхгүй шүү. Би араас нь шууд бейсболын тоглолт үзэх нислэгтэй учраас яг цагтаа ирэхгүй болвол жижи. Гэхэд нь манай хоёр ч бөөн баяр хөөр. Харин гэртээ очсон дуртай бүхэл юм айдж гин гэдэг зөвлөж байсан Эркошийн гутлыг нэгэн хулгайч хусгах гэдэг тайлж байхдаа зэрэгцэн. Манай хүн хотын гудман танихгүй сандал дээр сэрхэн тэрэ. Хүн болгонд л төрөвчөндөө хадгалдаг доллар байдаг штэ. Тэрийг ашиглаад мань хүн нэг бүүргэр устаа аваад идэ зогсох зуурна. Нэгэн гуйлгчин ахгүй ирээд хоолыг нь хараад зогсоод байхлаар нь тал хоолоо устаагаа өгсөж гинэ. Үгүй хөөр хиймтэй манай Эркош. Тэгсэн гэнэт л хойно нэг хүн хахаад эхлэхлээр нь баатарлаг Эркош шууд л гүйж очоод нуран дээр нь хамаг хүчээр балбаад охины ямиг нь аварна. Гэхээр балбалт бол арай шүү. Мэдээж ямиг нь аварсан юм хойно хоолоор тайлуулаад хил нэвтрэлцэхгүй хэдий ч хоорноо юм ярих гэж баахан л оролдоно гэж нэгнийхээ нэрийг нь мэдцгээж аваад Женнифер охин Эркошиг Перкош гэж дууддаг болоод шүн унтах газар байхгүй гэдгийг нь хотел нөө
Hotel no гэдэг үгнээс нь ойлгоод гэрлүүгээ дагуулад явдаг бол энэ зур нь ажлын амжилттай болсон Жомарт ах хуу чинь харж явдаг бүсгүүрөө заалгаад харж явдаг ч гэжтэй одоо үерхдэг бүсгүүн гэх юм уу. Өнөөхөн чи жоохон уцаарлангүй байхлаар нь гадаа харалтай. Ийм сайхан од төгсөн өрөө байхад яагаад ингэж уурлаад байгаа юм те baby maybe гэсэн чинь Казахстанд нарш харж байдгүй юм уу? Орон зайгаа жоохон мэдэрмээр юм да Жомарт бороо минь. Найз охин чи сүүлингүүд бидний харилцааныг л хогийн болоод байгаа гэдэг. Одоо салъя да залуу минь гэд уцаа тасалждаг бол Алим Ярахгүй шиг сургагт байхгүй байна гэсээр ороод ирж байна. Жомарт чи одоо өөртөө гараад хайх юм бол энэ харанхуй шүн туурч нөө. Тэрний оронд одоо унтаад өглөө ирээгүй байвал цагдаад хандъя. Бүр яг ядраад унлаа гэсээр тэр хоёр унтахаар хөвтөгтэй. Жомарт ахгүй Алинаас ууртай, хартай, өглөө их нэртэй болсондоо харамсдаг уу гэд асуугаад авахлаар нь мань хүн үгүй одоохондоо жирэмсэн болохоор л тэгээд ах шиг байгаа. Удахгүй надад бяцхан хүүхэд төрүүлж өгөн шүү дээ. Тэгээд би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болно. Гээл нэ хөөхөн гэмээр дуннаа манай Алин ах хуу чинь. Харин Женнифер охины гэрт нь ирсэн Ярахгүй тэр нь яах болон найз хоёр гээд гэнг нөхөр тамхи татсан байдалтай угтан авах нь мэдээж. Нөгөө ер нь чи Америкт юу хийж байгаа гэсэн чинь мань хүн чинь I go to school. За өөрөөсөө хардуу. To school. Адам емес. I go to school. Бас л татааж байдаг боён байгааз. Өнөө ер нь чи баахан шогосноо. Чи ер нь ном бичих юм байна. Тэгээ чи тэр номныхаа нэрийг нь юу гэж өгнө гэж бодож байна. I go to school. Юу гэснийг нь ойлгоогүй Яркош yes I go to school гэл. Женнифер охин аавтайгаа амийг нь аварсан хүнийг танилцуулсан чинь аав нь охиныг нь аварсанд маш их баярлалаа. Намайг Майк гэдэг. Гэсэн чинь Яркошин ойлгож байгаа нь Майк цагаан өнгөтэй өмсдөг Майк. Яркош өөрийгөө танилцуулан Казахстаны бүхэл том алдартнуудыг дурдахад нь дунд нь Головкин гэдэг боксing алдартай тамирчин байдгийг нь Женнифер охины аав нь мэддэг байж тараад тэдний яриа нэгтгэн тэрэ. Аав нь өөрөө бейсболын ер нь тамирчин байсан. Тэгээд баярсан сэтгэлээ илчлэн Яркошт нэгэн том бейсболын тамирчны гарын үсэгтэй малгайг бэлхэнд өгнө. Харин манай хүний байж байгаа царай нэ. Маргааш нь хоёр ах нь Яркошийг цагдаад мэдэгдээд алга болсныг нь тэмдэглүүлэх гэсэн ч тэнд нь хүн 48 цагийн дараа л алга болсон гэж үздэг болохоор боломжгүй гэд яваад өглөөр нь Жомарт ах чи дүүдээ санаан заваад одоо өсөөд ганцаараа нэг буланд уйлаа сууж байгаа байх та гэсэн чинь мань хүн яг үнэндээ Женнифертэй хоёулаа паркаар зугаалаад ихэлээ зугаатай цагийг өнгөрөөж байх нь тэр. Ах нар гудмаар явган дүүгээ олноо гэсээр хайж явхад нь нэг нэлээд сүртэй машинтай хоёр нөхөр ирээ зогсохлоор нь Жомарт ах хуу чинь арай Вин Дизель юм биш үстэй гэтэр гэсэн чинь хоёр казак хүн байх нь тэр. Нөгөө ер нь ч дуудаал мэдлээд Мориком Аслам гисэрэ залуус дүүгээ алдсан талаараа хэлээд тусламж гуйх нь мэдээж. Харин энэ зур нь мань Яркош Женниферт зориулан I go to school гэсээр ягсавлээ гэдэг дуу байдаг шүү. Тэр дууг хідэн Мексикчуудтай дуулж гардаг аа. Кэнэр iOS нь дийлдэггүй манд гэж. Тэгээд үнэн бүтээлгүй манд гэжтэй нэр цагдаа нар иргэншилгүй Мексикчуудыг байна гэдэг хөөж гараад бүр мань Яркошиг одоо CS2-оор бол Zeus-тэд буудаад авчнаа. Кэнэр пассворд ч байхгүй, мөнгө ч байхгүй, англи хэлж байхгүй одоо яан да Яркош минь яан. Манай хоёр Америкт амьдардаг казак залуус чинь хоёр шар чикийг өөрсдийн болгоод авцсан. Бараг л казак хүмүүс шиг болгоцсон хоёр байна лээ. Энэ ихээрээ гэдэг шиг казак слангууд бүр маа зөвгнүүдийг сорж мурцсан. Бас хөөрхөн савааж гарнаа гэж. Тэнд цагдаагийн алба хаашдаг бас нэгэн нутгийн залуугаас өнөө хоёр залуу маань Яркошиг олж өгөхийг гуйж өгч манай хоёр ахад тус болно. Тэгсэн чинь яг энэ зурн хөөрхи Яркош маань хүндийнхэнтэй нийлцэн шорон руу ачигдаад явж байдаг юм уу? Яркош мэнтэй байна. Өнөөхөө цагдаа залууч уцаар мэдэгдээд нэгэн I go to school гэдэг Мексикийг бариад яг одоо Мексикийн шоронд руу явуулж байгаа сургийг нь дуулгахад нь Адам эмэртэй уулзах цаг нь төхөд байгаа. Гэт Алин ах чинь Жомартад та Адам руу яв харин би явж Яркошиг авчрая гэхдээ мань Жомарт ах хуу чинь энэ удаа өөртөө асар их гэмшиж байгаа учраас дүүгээ өөрөө явж авчирнаа. Аав маань надад эртнээс ингэж загч байсан юм, тэгж загч байсан юм. Зул найз маань өгсөн авши. За юу тач манайхэд Яркошийн гэрэлд мордох нь тэр. Мэдээж аль зам дээр явж байгааг нь мэдээд авсан юм хойно. Юуны тулд айхтар шаминтай билээ. Нисэдэл гүйцэж очиод дүүгийнхаа паспортыг нь үзүүлсээр дүүтэйгээр reunite хийх нь тэр. Чи яаж гэж байгаа? Мексикорч Женнифер Лопезтэй уулзах гаяв.
Тэгээд маазраад манайх хэд нэгнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж аваад мэдээж байдаг хурдаараа Адам руу ирдэгч. Манайх хэд хитрхи хоцорсон болохоор мань хүн дараагийн нислэгтэй буюу одоо бейсболын тоглолтоо үзэх гээд гарах гэж байхад манайх хэд орж ирсэн болж таарнаа. Өнөөхөн ч уурлаад л бүр ярихгүй шиг дагуулад ирсэн. Одоо бүр өөрийг нь доромжлох нь дутаа юу гээд зайлаа гэж гарах гэж байгаад ярихгүй шин толгоон дээрээ тавьсан малгайна Dodgers буюу өөрийнх нь унаж туслаа дэмждэг багийнх нь асар хүндэтгэлтэй тамирчны албан ёсны оригиналны гарын үсэгтэй байхыг нь хараад унаж тусаад шоконд ороод хаанаас авсан бэ гэхлээр нь алианы ярихгүй танаас уучлалт гуйх гээд энийг танд авчирсан юм аа. Тэгээд малгайг нь түүнд бэлэг болгон өгөхөдөн манай хүн талархан хүлээн авдагч гэсэндээ стил дахин боломж авахгүй л гэлгаар явчихна. Үгүй хүн чанар хаана байна. Гэтэ яг дахиад л манай хэдээр тоглосон болоод би өөрөө дахиж Казахстан руу очихгүй байсан ч гэсэн Джон Сильвер гих нэртэй хүн очих байх шүү гэсэн нууцын зэрэглэлтэй мэдээллийг задлах нь тэр. Манай хэд ч бөөн баяр хөөр. За ингэснээр Америкийн оршин суугчдтай манай хэд манай салах ёсоор нэр төртөө хийж аваад хотелдөө эргээд ирцгээсэн байх ба Джон Сильвер ч сонгоцны буудал дээр буусан талаар мэдээлэл авсан манай хэд бэлтгэл ажилдаа орох бол Жомарт ч найз бүсгүй мөн тэдний ажилтан айсуулуутаага уучраа олох гэж зогсоход алины ах хууч нь их нэртэй базуулаад загнуулаад байж өснө. Гэнтэл авгаа минь одоо бити давраад байгаа. Би чамд үнэнээ хэлсэн. Идэгүүл идэг байвал бай. Гэдэг бүр амар загнаад авч яана. Үгүй юу тохиолдоо вэ алин ах минь. Па. Үгүй тэгсэн чинь хамгийн сонин эхнэрт нь тэр нь бүр амар таалагдсан болоо л та. За. Харига уучлаарай гэдэг энэ сэтэл алдаж маалдаад л. Үгүй нэр энэ хүмүүсийн ааш зан сонирхол гэж бас нэрээ алах юм а тий. Гэтэ яг вэ олон хүний нүдэн дээр нэр нөхрөө муухай харагдуулчихгүй гэсэн санаагаар л хөрх юм тэгсэн байлэг. Харин Жоморт айсуулуугаас уучлалт гуйгаад сүйн бөгжөө өвдөг дээрээс өгдөн бариад энийг зараад өөртөө гоё юм авчаар гэж явдаг. Йоо. За тоглоом байсан юм аа. Гэсээр манай хүн гэрлэг саналаа тавихад айсуулууч зөвшөөрж бүх зүйлс аз жаргалтай гар төгсгөндөө гэсэн чинь Жоморт ах хуу нэрээ алин чи ирэхгүй шүү дээ Джон Сильверийг ирж байгаа талаар нь хэлсэн үү? Гэх нилээ хүнд асуултыг тавьснаар манай хоёр хоёулаа ирэхгүй гэдэг сандралтан гуйлдснаар энэ анги маань дуусгах нь тэрэ. За юудаж энэ хүрээд энэ анги маань дуусаж байгаа дараагийн ангиуд дээр нь энэ хэд маань өөр орнууд руу явдаг. Жишээлбэл Хойд Солонгос, Турк, Африк бүр нэлээд олон орнуудаар ер нь очиж бизнес хийдэг тийм ангиуд байдаг байгаа. Тэгэд энэ маань өөрөө ер нь бол Сабина шиг бүр нэлээд том алдартай кино байгаа шүү guys. За тэгээд урд нь 3000 лайк гэдэг тоо маань 24 цагч хүрэхгүй гүйцсэн болохоор энэ удаад 7000 лайк гэдэг тоог тавьж үзье гэж бодлоо. Та хэд маань тэгээд лайка дараад subscribe хийгээд 7000 лайк хүрэх юм бол дараагийн ангийг нь шууд оруулахад бэлэн байна. Тэгээд копирайтинг асуудал авчихгүй болвол ерөнхийдөө бол дайчгүй оруулаад байх л та. За тэгээд копирайтинг асуудал гарсан кинонуудыг хаанаас үзэхээ мэдж байгаа сте guys. Тийм ээ. За дараагийн бичлэгээр олзотлаа. Түр баяртай.